байцгаана уу? Өсгөчүүдээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэйгээ ярилцах маш чухал сэдв байгаа. Энэ одоо төрөлтийн талаар та бүхэнтэйгээ хитэн зөвлөгөө хуваалцъя. Хэрхэн яаж өвдөлт багтай тэгээд хурдан төрөх талаарх аргыг нууцыг би та бүхэнтэйгээ хуваалцъя. Эхлээд хуваалцахын өмнө өөрийнхөө би төрөлтийн талаар богинохон ярив. Одоо хойгоос бараг 2 жилийн өмнө миний анхны төрөлт байсан. Анхныхаа хөрхөн хүүгээ төрүүлж байсан. Тэгээд миний төрөлтийн хугацаа бол яг өвдөлт ингээд жоохон нэлээд хүчтэй өвдөлт өгсөн энэ бол 10 цагаас эхэлсэн байгаа. Өглөөний 10 цагт. Өглөөний 10 цагаас тэгээд яг 1 цаг 12 цаг гэх 1 цагийн үед бол нэлээд өвдөлт маань эрчимжиж эхэлсэн. Тэгээд 15:30-д яг төрөлтийнхөө орон дээр гараад тэгээ яг 3:45 үед төрсөн байгаа. Тэгэхээр бол яг төрөлтийн маань процесс бол яг 15 минут үргэлжилсэн байгаа. Бараг 3 төрөлтөөр одоо төрсөн. Тийм болохоор би өөрийнхөө төрөлтийг бол үнэхээр тийм сайхан мөчөөр үнэхээр сайхан өвдөлт багтай хүндрэлгүй сайхан төрсөн. Тэгээд тийм болохоор би төрөлтөө бол айгүй тийм сайхнаар дуусдаг. Тэгээд бас айгүй азтай. Гэхдээ мэдээж хэрэг Азийг олж авах үед би өөрөө эртнээс 9 сарын туршид болоод жирэмсэн басна цаг хугацаа мэдсэн үеэс эхлээд өөрийгөө бэлдэж гисэн байгаа мэдээж хэрэг. Тэгээд хамгийн чухал зүйлүүд бол мэдээж хэрэг тийм кальц авах хэрэгтэй, эмээ авах хэрэгтэй. Тэгээд усан авах хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй. Газтай ундаанууд, уснууд бол бараг уухгүй байх хэрэгтэй. Тэгээд чихэртэй бас яг өөрсдийнхөө гараар найруулж фреш жуус биш болоод яг шинэ өөрсдийнхөө гараар хийсэн жуус биш болоод дэлгүүрээс хөдөлгөж авсан жуус энтрийг болоод уухгүй байвал бас зүгээр. Тэгээд шарсан хуурсан зүйлүүдээс аль болох татгалзаад чансандуу эрүүл ногоонуудыг, жимснүүдийг хэрэглүүл бас маш зүгээр. Тэгээд бас хамгийн чухал зүйл мэдээж хэрэг сэтгэл санааны асуудал байгаа. Маш сэтгэл санааны хувьд маш тогтвортой, тайван байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн маш чухал. Одоо жирэмсний йог, жирэмсний массаж, тэгээд хөнгөн фитнес ч гэсэн бас хийх хэрэгтэй. Хөдөлгөөн алхаалтаа өдөрт 30-40 минут сайхан зөөлөн алхахчиж болно. Тэгээд амралт маш чухал. Өдөр болгон маш сайн унтаж явах хэрэгтэй. Шөнө сайн унтаж явах хэрэгтэй. Өдөр бас сайн унтаж байх хэрэгтэй. Амралт бол хамгийн чухал. Тэгээд бас хамгийн чухал зүйл гэх юм бол би бас жирэмсэн байх үедээ бол эдгээр бүх зүйлүүдийг хийжсэн. Тэгээд дээрэс нь бясалгалыг хийжсэн. Оюун бодлоо хэрэггүй муу бодлоодаас чөлөөлөөд аль болох эрийг сайхан зүйлүүдийг бодох, өөрийгөө зоригжуулах, бас тийм алаа хидаантай ч юм уу сөрөг муухай зүйлүүдийг харуулсан кинонуудыг үзэхгүй, дандаа сайхан зүйлүүдийг үзэж хараад өөрийгөө их тийм зоригжуулах зүйлүүдийг дандаа хийдэг байсан. Тэгэхээр одоо үзчихсэн кинонууд маань сайхан инээдмийн кинонууд ч юм уу уншиж байгаа номнууд маань бас гоё хувь хүний хөгжлийн талаар номнуудыг уншиж байсан. Тэгээд өдөр болгон 30 минутаар өглөө оройдоо юм уу эсвэл бараг өдөрт 2 удаадаа ч юм уу тийм өөртөө өшөж өгөх тэр бясалгалуудыг хийдэг, төсөөлөн болох тасгалуудыг хийдэг байсан. Тийм болохоор та бүхэн маань бас энийг хийх хэрэгтэй. Тэгээд бас мэдээж их хэрэг гоё эерэг энергитэй гоё хөгжмүүдийг сонсох хэрэгтэй.
болж өгвөл гой төгөлдөр хуурууд те төгөлдөр хуур тэр гой сонгодог хөгжмүүдийг их сонсох хэрэгтэй. Хүүхдтэйгээ бас маш их ярилцах хэрэгтэй. Сүүлийн 2 3 сар нь одоо би хүүхдтэй төрхөөс өмнөх 7 8 сартай хас нэхлээд одоо арай олон хүүхдтэй өдгөр уншиж өгдөг гэсэн, ном уншиж өгдөг гэсэн. Тэгээ хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. Яг бүр ингээд удахгүй ингээд 2 3 7 хоногийн дараа төрөх гэж байгаа ч юм бараг 7 хоногийн дараа төрөх гэж байгаа болтол хүүхдтэйгээ ингээд гоё яг төрөлтийн талаар ярилцах хэрэгтэй те. Миний хүүхд одоо их зоригтой, ээжтэйгээ гоё ээжигээс их өвдөхгүй хурдан гараад ирээрэй ч юм уу те. Миний хүүхд их зоригтой шүү. Өөрөөрөө төрнө шүү. Гэх мэт те өөрийнхөө өсөж байгаа хүүхдээ хэлхийг хүсэж байгаа те хүүтэйгээ гоё ярилцах хэрэгтэй. Одоо төрөлтийн процессыг одоо тохиролцох хэрэгтэй гэсэн юм уу да. Тэгээд тэгж гоё тохиролцоод ярилцаад бэлтгэх хэрэгтэй. Тэгээд яг өнөө маргааш төрөх гэж байгаа одоо сандарч байгаа маш их айж байгаа бүсгүүчүүд байх юм бол та бүхэндээ хуваалцах маш гоё хэрэгтэй зөвлөгөө гэх юм бол яг өвдөлт чинь яг эхлээл бацалт чинь эхлээл эхэлсэн болоод тэр үеэс сайн ууж, сайн идэх хэрэгтэй. Тэгээд сайн амрах хэрэгтэй. Унтаж боломжтой гарвал идээд боломжтой гарвал унтаад байх хэрэгтэй. Ягаад гэвэл яг ингээд төрхийн орон дээр гарах юм бол өөр эмэгтэй хүнээс маш их хүчийг шаарддаг. Ягаад гэвэл өөрөө дүүлэх хэрэгтэй, хүүхдийг гаргах хэрэгтэй учраас бацалтаа явж байгаа үеуд яг ингээд бацалт нь дуусах үед сайн идээ, сайн амраад байх хэрэгтэй. Амралтыг өөртөө маш сайн өгөх хэрэгтэй. Тэгж чадсан тохиолдолд та яг төрөлтийн орон дээр одоо маш их ирч хүчтэй болсон байх тэр дүүлэх хүчийг өөртөө хоримтлуулсан байх болохоор идэх амралт хамгийн чухал. Тэгээд дээрэс нь яг нэг хүүхэд маань ингээ гарах гад дүлэлт маань явагдаж байгаа үед биеэс сулгаж өгөөд өөрөө дүүлэх хэрэгтэй. Маш олон эмэгтэйчүүд болохоор эсрэгээр нь хийгээд идэг. Яг дүлэлт өгөхгүйнгөт бие бүр ингээ бариад чангалаад өөрийгөө бүр айлгаад ингээ стресстүүлээд идэг. Тэхийн хооронд одоо маш их чангаж харлахаасаа илүү өөрийнхөө яг биен дээрээ төвлөрөх хэрэгтэй. Дүлэлтэн дээрээ төвлөрч өгөх хэрэгтэй. Тэгээ яг дүлэлт нь эхлэх юм болоод дүлээд биеэс суллаад дүүлэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол та хэдхэн минутын дотор төрөх боломж байгаа. Ямар ч тийм ийм тарай хэрэглэхгүйгээр би бас ямар ч ийм тарай хэрэглэхгүйгээр өөрөө маш хурдан төрсөн байгаа. Тийм болохоор эмэгтэйчүүд та бүхэн маань энэ бол маш хэрэгтэй зөвлөгөө байхаа. Тэгээд та бүхэн маань маш зоригтой байгаад гоё стресстгүйгээр сэтгэл амраар гоё өөрөө эрүүл төрөх боломж байгаа шүү. Зоригтой байгаарай. Тэгээд монголчууд маань болохоор төрөлтийг болохоор бараг өгсөхийн ам дайтай зөвлөдөг. Тийм амар зүйл биш. Биш юм байл да. Би ч бас тэгж бас бодож байсан. Гэхдээ өөрийгөө эртнээс аягүй сайн бэлтгэсэн байсан болохоор сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй байсан. Гэхдээ ер нь бол сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөө төрнө гэж төлөвлөсөн байж байдаг. Яг эцсийн мөчүүд болоод байдал янз бүрээр эргэх боломж байдаг болохоор өөртөө бас хис үрээрч төрч магадгүй гэсэн бас сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдийн маань биеийн байдлаас болоод бас өөрөө төрөх боломжгүй байх тохиолдлууд байдаг. Тийм болохоор ямар ч тохиолдол байдал өөрт чинь тулгарч магадгүй гэсэн үүднээс хандаад гэхдээ мэдээж хэрэг өөдрөгөр өөрөө төрнө гэсэн төлөвлөгөөтэй байж чадах юм бол өөрөө төрөх боломж олоод танд байгаа шүү гэсгүүчүүдээ. Тэгээд ээж болох мэдрэмж олон үнэхээр сайхан. Тэгээд хүүхдээ байж байгаа өдөр ирэх тусам хүүхэн янз бүрийн зүйлүүдийг сурж аваад томорч байгаа тэр байдлуудыг нь харах үнэхээр сайхан мэдрэмж. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэн эмэгтэй хүмүүс бид нар хүчрэхийг шүү. Чадна шүү. Тэгээд та нар маань өөрсдийнхөө төрөлтийн
процессаас надтай хуваалцаарай. Ямар хөө байсан бэ? Хэдэн цаг өвдсөн бэ? Хэдэн төлөлт дээр гарсан бэ гэх мэт сэтгэлдүүдээ бас над руу бичиж явуулаад бас би маш татаагаар унших болно. Тэгээд та нартаа би өнөөдөр үзэсгэлэнтэй Мальдиваас энэ бичлэгээ хийлээ. Тэгээд та бүгдэнд нь хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзъя. Иймэрхүү төрөлхийн талаарх бичлэгүүд сонирхож байгаа болоод бас над руу бичиж явуулаарай. Би өөр бас дэлгэрэнгүй хэрэгтэй зүйлүүдийг бас та бүхэндээ хуваалцахад бэлэн байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.